Жишээлбэл одоо машин угаалгын газрууд байна тий. Наад зах нь одоо бас бохрын хэрэглээнүүд байна. Бүгдэнд л цэвэр усаа хэрэглээд байгаа. Тэгээ энийг бид нэгдүгээр тууруулах, саарл ус хэрэглэдэг болох. Хоёрдугаар цахилгаан станцууд хэрэглэж байгаа усыг саарл усаар одоо орлуулж хэрэглэх гэдэг ийм том асуудлуудыг энэ төсөл шийдвэрлэж байгаа. Үүнтэй холбоотой нийслэл хэд хэдэн томоохон үүрэг хүлээж байгаа. Үүний нэг нь бол жишээлбэл энэ ус өгөөдөртөх газартай холбоотой зарим нэг санхүүгийн бэрхшээлтэй холбоотой асуудлууд бий. За усны үн тарифыг тэй холбоотой өөрөөр хэлбэл усны одоо үнээс хүлээж байгаа алдагдлыг бууруулах чиглэл юм байгаа. 3 дугаарт гэвэл арьс ирнэ үйлдвэрүүдээс одоо үйлдвэрлэлийн зорилгоор гарч байгаа бохир усны хэмжээг 2013 оны төвшинг хүртэл бууруулах гэх мэт ийм томоохон өрөөдийг хүлээж байгаа. Тэгээ үүнийг ингэснээр энэ төсөл хэрэгжих ёстой. Тэгээ энэ үргэлжлэл бол нийслэл авч одоо ингээд энэ үргүүдийг биелүүлж байгаа тийм. За хамгийн гол нь энд шинэ соёл бий болгож байгаа. Саарл усыг нийслэлийн хэрэглээнд нэг ялангуяа цэвэрсний нөөц багтай энэ хотын хувьд энэ бол асар том соёлыг бий болгож байгаа юм. Бас нийслэлийн зүгээс хойшлоо одоо зөвхөн энэ үйлдвэртэй төсөлтэй холбоогүйгээр саарл усыг хэрэглэх энэ дадал соёлыг бид дэмжиж цэвэр усны хэрэглээгээ бууруулах ийм бодлогыг баримталж ажиллах юм байна. Америкийн мягны сардлын сан, за Америкийн нэгдсэн улсын одоо конгресс, одоо Монголын засгийн газрын хоорондын хамтын гэрээний хүрээнд одоо Монгол улсад одоо босдгоо тусламжаар 350 сая Америк долларын одоо хийгц одоо гэрээ хийгц 2018 онд үзэгдсэн тийм гэрээ гэж. За энэ гэрээний хүрээнд юу өгөх вэ гэхээр Улаанбаатар хотын үндэсний усыг бол сайжруулах. Улаанбаатар хотод одоо үндэсний усыг бол доод их усрыг бий болгох. Доод их уср. Одоо бид бүхэн бол Улаанбаатар хотноор ганцхан дээд их усрээр явж байгаа тийм. Тэгэхэд Улаанбаатар хот маань усны хомсдолд орохыг гэдгээс шалтгаалж одоо доод их усрыг бас бий болгож тавьж байгаа. За мөн одоо энэ төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа усыг буцааж ашиглах. Шууд одоо төв цэвэрлэх байгууламжаас одоо бол гарч байгаа усыг бид нар байгальд нийлүүлж байгаа тийм. Тодорхой хэмжээг нь одоо стандарт нийцүүлээд энэ 3-4 дугаар одоо станцуудын турбинд өгөх. Энэ турбинд өгснөөр юу гэхээр манай усны нөөцийг өндөр одоо энэ өдөр тутмын одоо ТЭЦ 3-4-т одоо ашиглаж байгаа цэвэр усны нөөцийг одоо бид бүхэн бодвол нөөцийг бий болгох гэдэг үгнээс буцаагаад гарсан саарл усыг одоо бид бүхэн ашиглах үүднээс бол энэ төслийн цар хүрээд явж байгаа. Мянганы сорилын корпорацийн төслүүд дэлхийд даяар хэрэгжихдээ дандаа хамгийн шилдэг туршлагуудыг авч ирдэг юм а. Нэгдүгээр ил тод менежменттэй төсөл байх болно. Бүх ажиллагаа ил тод байна гэдэг аливаа авилгыг энд байх боломж олохгүй гэсэн үг. Хоёрдугаарт маш сайн засаглалтай төсөл байх болно. Хамгийн гол нь эдгээр шилдэг туршлагыг Монголд авч ирж нутагшуулж энэ нь энгийн зүйл хэвшил болж үлдэх нь төслийн зорилго юм а. Бид ийм үр дүнд хүрч чадна гэж итгэж байна.